За багштай болоо нийт дүүн нартаа амжилттай яваад ирсэнд нь халуун баярыг хүргье. За тэгээд багшд маань энэ хөө годоохой гэж эрэгтэй хүн дэлтэй эрэгтэй хүний сүлд хиймэрэг бэлддэг маш гоё цэцэг байгаа. За энэ хөө цэцгийг маань танд илгээсэн байгаа. За тэгээд энэ хөө нэрсийг за багтах нуу за энэ хөө шампанскийг за баярын торт буцаа тавьчихсан шампанскийг нэгж за тийм ялгаас наасан тавьчихсан. Нэг барьчихсан. За тэгээд хаашаа ямар тэмцээнд яваад ямар амжилтуудыг гаргаад ирэх вэ? За Дундгуй аймагт болсон халах жонон хүн үндэст ингээ хоёр улсын эмч нартай хоёр тэмцээнд яваад ирлээ. 11 хүүхдийн бүрэлдэхүүнтэй. Тэгээд цөөхөл гоцлол төрлөөр яваад ирлээ. За тэгээд нийт энэ сайхан хурд авьяаслаг хүүхдүүдийн ээж аав эцэг эхчүүдийн зүгээс нь багштай маш их баярлалаа гэд үүн дотрын гоё чин сэтгэлийн загтал илгээсэн. За энэхүү загтлыг би бас танд уншаад өгье. За хүндэт багштай гэсэн байна. За тандаа юуны өмнө халуун баярыг хүргье багшаа. Хамгийн түрүүнд таны үүсгэн байгуулсан бүжгийн клуб зарим ёсон тэмцээндээ амжилттай оролцож олон амжилтуудын эздийг тодруулан ирсэн тань чин сэтгэлээс халуун баярыг хүргэе. Багш хүний хичээл зүтгэл бүжгийн урлагт зориулсан сэтгэл зүрх ийхүү биелэлээ олж байгаад нь бид өхөнч бас маш их баяртай байна. Мөн тэмцээндээ амжилттай оролцож өндөр амжилт гаргасанд нь бяцхан шавнарт нь бас халуун баярыг хүргэе. Таны ур чадвар ууггүй хөдөлмөр үргэл шав нарынх нь бахархал байдгийн шүү. Олон аав ээжийн үр хүүхдүүдийг бүжгийн гайхамшигт ертөнцид дурлуулж Монгол бүжигчдийн ур чадварыг дэлхийд хамгаалан нэрээ дуурсгасан олон алдартнуудыг бэлтгэн төрүүлэхийг бас хөлзөйтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Таныхаа цаашдаа амьдралд нь аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бид бүхэн багшаараа болон нийт хүүхдүүдээрээ маш их бахархал дүүрэн өгдөж байгаа юм шүү гэд. За ийм гоё хайр хөндлийн загталт маань таныг маань зөөр хаяглан ирсэн байгаа. За тэгэхээр та манаас нийт хүүхдүүдийн эцэг эхчүүдэд бас юу гэж хэлмээр энэ нэг том амжилтын ард нийт хөрхөн шавнарн, эрхэм багш нь бас ард нь үргэлж дэмжиж байгаа нийт эцэг эхчүүд энэ гурван хүний бас үр хөдөлмөр донд та бүхэн маань энэ олон шагналууд эзэн болсон ирсэн байгаа. Тэгэхээр бас нийт эцэг эхчүүдэд юу гэж хэлмээр байна. За өнөөдөр ингээд шинэ клуб байгуулагдаад өнөөдөр ингээд анхныхаа тэмцээнд яваад ирлээ. Явж ирээд бидэд 2 хүрэл 2 мөнгөн медалийг ямар тааж эхлээд хүртлээ. Клубийнхаа маань анхны тэмцээн маш ол зомог ганцхан ирлээ. Тэгээд энэхүү тэмцээнд явхад бэлтгэл хийхэд ард маань бүх зүйлийг зохицуулаад хүүхдүүдэд дэмжиж ингэж байж идэг аав ээжүүддээ үнэхээр их баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэг шавнартаас юу гэж хэлмээр байна. Багшийг боцноос илүү шавнар нь хэрэг тэмцээнд. За саяын 2 тэмцээнд бол манай хүүхдүүд бол маш амжилттай оролцлоо. Ер нь бэлтгэл хийж ирсэнээс илүү нэг бэлтгэл хийхдээ нэг жижиглэл дотор гарахгүйсэн. Тэр тайзан дээр очиж манай хүүхдүүд миний хараагүй байгаа юмыг надад харуулж чадсан. Би хүүхдүүдээрээ маш их бахархсан. Ерөнхийдөө миний төсөөлж ирснээс бол за 50-60-70% хангалттай илүү явсан. Тэгээ хүүхдүүдэд ерөнхийдөө бэлтгэл хийхдээ 200% бэлтгэлтэй явъя. Тэгжээж 100% гард юм а. Тайзан дээр бол хүүхдүүд 100% бэлтгэлтэй байвал 50% гардаг. Тэмцээр сэжлээ 200% бэлтгэлтэй явъя гэд. Ерөнхийдөө сая нэг 10 гарын хоног бол бид нар бол нэлээд шармайлаа. Тэгээ тэрний өчөнд энэ сайхан амжилтанд төрлөө. Тэгээ ээж аваадаа маш их баярлалаа. Одоо цаастын тэмцээн оролдоон бид нар өшөө илүү зорилго тавьсан байгаа тийм ээ. За тэгээд баярлалаа. Таныхаас энэхүү сайхан ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Олон медаль шагнал тэр бүгдийн эзэд нь энэ дотор бас өсөж за тэгээд илүү ихийг сорж байгаа. Тэгэхээр бас нийт дүүнартаас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд илүү олон шагналуудын эзэд байгаарай. За баярлалаа. За баяр хүргэе.
Баярлалаа. За ямар тэмцээнд яваад ямар медаль аваад ирсэн? Мөнгөн медаль биеас аянаас авчраад мөн 2-т орсон. Юунаас хоцроод уу? Аянаас авчраад. Аянаас хоцроод уу? Яагаад аянаас хоцрсон? Нөгөөний би нөгөө нэг ингэдэг хөлгөөн дээр 2-ыг давтаад тэгээд нөгөө нэг аянаас авчрсан. Тэмцээнд авах ямар вэ? Гоё яасан. За бүжиг тасан багштай юу гэж хэлмээр вэ? Ямар бүжиг үзүүлсэн? Аслал ээжиг. Нэр нь Нэр нь болохоор нэрийг би мэдэхгүй байна. За бүжиг заасан багштай юу гэж хэлмээр вэ? Баярлалаа. За ээж аавда чааштай бүжиглэх бүжиг дуртай хайртай юу? Хайртай. Бүжиглээ хэдэн жил болж байна? За ээж аавда юу гэж хэлмээр вэ? Бас баярлалаа. За багштай хайртай шиг зүрх гаргачих. За. За 3 дөрөвдөө юуны дөрөнд энэхүү гоё шагналууд эзэн болоод ирсэн тань халуун байрыг хүргэе. За тэгээд тэмцээн хэр бай, буцан сэдвүүдээр хэр бай. За тайзан дээр гараад ерөнхий үзүүлнэ гэсэн тэрхүү одоо бүжиг ааш түрнгээ өөрийнхөө төвшөнд хэдэн хувьтай үзүүлсэн тэр талаараа жоохон мэдээлэх үү. Ер нь бид хоёрын боцноор бол ер нь нэлээд чанга хөвгтөд бол ирсэн. Бид хоёроо бол ер нь сансны утгаар гайгүй хөвгтөд хэрэг авах гэсэн чинь энэ бол нэлээд дээдлийн хөвгтөд ирсэн. Тэгээд бид хоёроо тэр хөвгтүүдийг хараад энэ дотроо жоохон хувь дайсан байхгүй. Яна госцороо барах болоо гэд. Гэхдээ бид хоёроо тэр айцаа манай огш хийсэн бол бүгдийн дуусгах гэдэг үгийг ашигладаг. Тийм болохоор бид хоёроо яаж хийж чад дуусгаад тэгээд хүрэл болон мөнгөн медаль үздэг бас. За энэ төвгийн хувьд бүжгийн тэмцээн хэр вэ? Ер нь адилхан дөө тэгэл дээгүүр төвчний хүмүүс их зөндөө ирсэн байсан. Тэгээд тэр тусмаа энэ Өмнө Говь аймгийн Ботгохон чуулгын ер нь их чадвартай мундаг байсан гэж бэл дотроо хүмүүс. Бас дотроо бол тэдрээс бүтэг хүндээ айсан ч айцаад ингээд даван туулан бүжиглэл гарч ирэн хүрэл медаль авсан. Гэтэ алтын дэдэг хүрлэтийг бол би багштай л барилж авах гэдэг үг хэлмээр байна. За энэ төвгийн хувьд бүжгээр хэдэн жил хичээлж байна? Бүжгээр 4 жил хичээж байгаа. Отгон мэр огшихаа шавь нь бол хэдэн жил байсан? 2 жил болж байгаа. За тэгээд багштай юу гэж хэлмээр нийт дэмжсэн, ард нь нэсэн эцэг эхчүүдтэй юу гэж хэлмээр? Тийм бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Бид нарыг ийш тийшээ явхад хамгийн тусал дэмждэг аав ээж. Тэг бид нарыг маш сайн бэлдэж чаддаг багштай маш их баярлалаа юм хувьдаа. За тэгээд нөгөө үеийн найзуудгаа бас бүжиг дуртай найзуудгаа юу гэж уриалмаар одоо жишээ нь манай клубт ирээрэй ч гэдэг юм уу тийм клубийн гоё даваа талаар юу гэж уриалмаар байна? Манай клуб нь юуны төрөнд манай Отгон баяр багш Монгол Улсын соёлын төвийн ажилтан 20 гаруй жилийн туршлагатай олон улсын гран-при шагналтай хүн. Тийм учраас ер нь энэ тэнд очиад зүгээр нэг таньж мэдгүй багш нар байснаас манай клуб буюу Happy Dance дээр ирээд манай багшаар бүжиг залгуулах хамаагүй техникээр нь сайн болно гэж үеийн найзуудтай хэлээ да. За Happy Dance клубыг сонгоорой.